Зөөлсөн хэдүүлээ эргэн ирсэн хөлсийн тэргүүн төлөвлөгөөг Египтийн дараагийн бардаар уулзж байна. Бичлэгээс өмнө лайк болон subscribe дараад өөр нэг зүйлийг хэлэхэд манга зэгэн зураг номцыг сайт гэсэн холбоос дор ороод манай суваг дээр өмнө орж исэн бүх хэл суурилыг таадван өндөр чандартайгаар хүлээж авч унших боломжтой. Тэгээ өөр нэг хэлээд авах юм байхгүй учраас шууд зураг руу орцгоё. Зөвхөн дээр манай хэд өнөөх орд нуруу дайрж байгаагаар дуснаа та. Агмадтай хандаад цэргүүт нь Ахмад дэд давч байгаа өдрийн хүчтэй байна. Энд байгаа цэргүүдээр дэдийг үнэхээр зогсож чадахгүй. Энэ байдлаар гол хүчин ирэхээс өмнө хаалгыг нэвтлэх нь байна. Байдлыг ойлгосон Ахмад нь шууд л би цаг хойш юу хийгснээр манай хүнтэй тулалдгаар болдог. Учир нь манай хүн одоо хамгийн хүчрхэн байгаад байгаа шүү дээ. Шууд л манай хүн рүү дайран төдийлэн хүчтэй хохирол учруулж чадахгүй ч гэсэн дайралтаас нь харах юм бол бас ч гэж давгүй нөхөр болтой. Би бол Габалдагийн хөлгийн баатаруудын Ахмад Лесли. Чи ишээ нэвтрэхгүй. Зурглал өнөө хаан руу шилжихэд Лукас гих гинжинд хүлэгдсэн нэг хүн тандаад. Лукас. Чи бидэн цаг очиж өгөх хэрэгтэй. Нөгөө талд гисэр бол өнөөх Ахмадных нь өөдөөс шуудал дайраад түүнийг замаасаа холдуулдаг. Эрэгдэрийн сэргүүдэнд бүгд л Ахмадтай санаа зовдөг бөгөөд муу тэнэг тэндэг асуудал санаа зовж явахаар урдаг дайсандаа санаа тавьж. Гайхалтай хүчтэй. Миний гар энэ байдлаар дээсэхгүй. Ийм байсан ч намайг дийлэхэд хангалтгүй. Эхэд жоохон цаг алтгаад чи дайсныг үчээр хүрээлэгдэн гэдгийг мэдж байгаа. X тулж хамгаалахын оронд дайралтыг хажуу тийш чиглэл цогцолтын хүчийг саармагжуулж тохиромжтой зайгаа хадгална. Дараа нь дайралт хоорондын зайг ашиглана. Харин чи яарсан дэсэж ядалгүй яаруу дайралт хийх тэр мөчөд чиний төгсгөл ярина. Гэж бодсон зэрэгсэд манай гисэр шуудал түүний урд тулан хийж чадах юм чинь гэрдвэл энэ үгстэй нэг сайхан шанадад авнаа. Өнөөх нь манай хүн рүү өргөжлүүлэн дайрахад бид ч үүнээс нь амархан болтаад түүний гарыг нь завж орхидог. Өргөжлүүлэн хажуу талд нь бон түүний гэдсийг нь хүлдэг. Нөгөөх нь угаан алдахдаа би одоо л каунтес мөндгээс үгийг саналаа. Түүнийг омордын хамгийн шилдэг элчин гэж үзээрэй гэсэн. Гислэн Фенрис. Гисэр унаад өгнө. Манайд бүгд л баярлан хаалгачд ингээд ялагдлаа гэд хойнууга хідэн зэргүүдээ гисэр хандаа шууд л урагшаага давшаа гэд яг дарж явах үед нь өнөөх Ахмад нь босож ирснэ. Чиний хувьд харамсалтай. Гэхдээ юмс чиний төлөвлөгөөний дагуу явахгүй. Гэж хэлэхдээ зэрэгцээд Ахмад хаалга ерөөсөө онгоохгүй байна гисэр тэр хүрээ тэрнэ. Тэгээ цаашаа очиж харсан чинь механикууд нь бүгд дэвтэрчихсэн. Ийм байвал бид нар хаалгыг ерөөсөө онгойлгож чадахгүй гэд хаалгыг тэр жигтэн хүнд чигээр нь үлдээсэн байгаа байхгүй юу? Чи толгоогоо сайн ажилласан байна. Үгүй дээ. Чи хичнээн хүчтэй байсан гэсэн хэтэрхий олон хүмүүсийн ойн хүч мөхсдөө. Ингээд шилэгтэн зэрэгцээд манай хэдэ яг хаалгатаа тулсан байхгүй ярдэн ардаас насруулсан зэргүүд ирдэг. Үүнийг нь харсан манай гисэр шууд санаа гарган мэдээж энэ хүмүүс маань бүгд л өөрсдөө манайгаа ашиглаж гисэн ийм үед үнэхээр тулалдах нь тохиромж вэ. Тиймээс хаалгыг өөрийн биеэр онгойлгоё гэд хаалгын өмнө яг тулж очиж зогсонгуудаа надаас бүгд холдоцгоо гэснэ. Өөрийнхөө сэлмэндээ бүхий л манайгаа хамгийн дээд зэгтэн төвлөрүүлдэг. Энийг нь харсан өнөө цэргийн Ахмад шууд л гайхалд орж байгаа байхгүй юу? Яг яагаад вэ гэхээр манайг удирдах манайны мастер гэдэг хүмүүсийн дунд заавал нэг хийх ёстой зүйл байдаг. Гэхдээ тэдний дундаж хийж чадахгүй тэр зүйл бол яг одоо манай гисэр хийж байгаа аавраас ил. Тэгснэ хаалгыг голоор нь хоёр хуучгаж байгаа байхгүй юу? Ардас манай гээд юм хөрдөл өөрийн цэргүүдэд дагуулж хурж ирснээр энэ хэд маань хаалгаар өргөжлүүлэн дайрахаар болно. Зурглал солигдсон бэлэн тарав шаждаг бөгөөд бэлэн дараа нэлээн хэцүү байдалтай нэг залуугийн өөдөөс харан сууж байхад өнөөх залуу шууд л манай хүнд чи сүүтрийн хөлөг батруудтай яг ямар холбоотой юм? Харин нөгөөдөл бол манай хэдийн ордон руу дайраад орж ирсэн дайсны гол хүчийг нь устгалаа гэд байж байдаг. Манай гисэр шууд л бэлэндэ байгууг анзааран хаана байгаа юм бэ гэхэд тэр ордон руу орсон. Тэрэн цааш ерөөсө хараагүй л байна. Ямар удаан хөдөлгөөнтэй. Ингээл юм. Мэдээж ордон нууц гарц байгаа. Гавд Кабалтай хол яваагүй байх хэвээр. Зэрүүдэд дагуулад ордын нууц гарц байж магадгүй хүсгүүдийг шалгах. За үзэнтэй. Бэлэндэгийн хувьд би өөрөө явж түүнийг хайлаа. Чи сүүдрийн хөлөг баттуудтай ямар холбоотой юм? Гэсэн бэлэндэгийн царай нэг л сонирн болж хуурснаа чи яаж үнийг мэдчих байгаа юм? Гиснээ шууд л
дайралт буюу хариулал үзүүлдэг. Хариул гэснээр дээрэс нь хүчтэйгээр өршөөлөхөд өнөөх залуудаар энэ юу ч болохгүй болтой манай хүн рүү ээж дараалан дайрахад нь бидэндээ тийм ч амархан нөгөөднөр оногдохгүй ээж дараалан харин бултнаа. Далаастаа дайралтаас нь хойш өөрийн зайгаа авахд өнөөх зүүд нь өргөдүүлэн манай хүн рүү дайрдаг. Видэж өнөхөөс нь бултаа толгоон тос газар нь өшгөлвүүдээ гэсэн. Яагаад ч юм шиг хэрнэ. Чи намайг яаж мэдэж байгаа юм гэж асуусан бэлээ. Онцгой шалтгаан байхгүй. Чи зүгээр л манай өмнөх найз бүсгүй шиг харагдаад байсан юм. Яг юу яриад байгаа юм? Надад энэ дайны үр дүн хамаагүй. Тэглээгээд би зүгээр дасгуур сууж байж болно гэсэн үг биш. Тэгэхээр чи өргөдөлмөрөө байл. Энэ ямар ч говийн асуудал биш гэдгийг ойлгоорой. Ингээд ярьж байхад нь манай гисэр хажуу талаас нь гентал ороод ирнэ. Билинда. Йоо. Би энэ залууг өчрөх болно. Билинда явсан хойгоор өнөөх залуу чи тэгэхээр энэ дайныг эзэл үссэн ялгуурт нь. Гэснээр манай хүн рүү дараад өгөөч манай хүн мэдээж энэ минийг бол амархан гихчин зөксөлөд хөлөөрөө түүнийг хойш нь хүчтэй гихчин өшгөдөж өрхөн. Тэгснэ инээгээд хэв Лукас чи энэ ч байсан юм шүү. Манай хүн яагаад Лукасыг мэдэж байгаа вэ гэхээр өмнөх амьдралд нь Лукас гэдэг байгаа энэ хүн нь манай хүний дайны анд нөхөр байсан юм байна лээ. Тэгээс одоо мэдэх нь аргагүй шүү дээ. Өнөөх Лукас нь гайхсан шинжгүй би бол чамайг битгэхгүй. Гэхдээ чи бол намайг мэдэж байгаа гэдэг ч юм үнэхээр хачиргалтай юм. Ядаж байхад би чамтай өмнө юусоо тулдаж байгаа юмгүй юм шиг байна. Миний өмнө тулдаж байсан бүхэл язууртангаас чи шал өөр тулааны арга барилтай юм гэж. Би өмнө хөлсний тэрэг байсан юм. Язууртан хөлсний зэрэг байсан. Би энэ санал тавьжуулах гэж чамд. Хэрвээ чи намайг ядвал бүгд зэрэгээ татаад нөхөн төлбөр өгье. Гэхдээ би болвол чи надад ажиллана. Хаанаас гинэ тийм тэрнэгдэл гараад ирв. Чи нэгмүүд хэнийг бүрэгнээс болж ялалтай хаях юм уу? Угаасаа анханасаа би энэ ордонд ямар ч холбоо эсвэл харамсах зүйл байхгүй л дээ. Тийм үү? Тэгвэл зүгээр л надад амлаж байгаа. Чадахгүй. Намайг ясаадахын тулд их мөнгө хэрэгтэй. Тийм болохоор л би энэ ордныг мөрийнс тавьж эрсдэл үүрж байна. Яагаад гэвэл миний нүдэнд чи ялал таасч илүүнтэй. Тэгснэ манай хүний чи яг хэн болоод навдаас ингэж амар хүлээ тавиад байгаа юм бэ гэд манай хүний царайг харахад манай хүний царай нилээн баргар байдаг. Уушин яагаад вэ гэхээр саяны тэр ордны хаалгыг тавьчихын тулд өөрийнхөө асар их маанаг одоо ашиглажчихсан шүү дээ. За чиний хүслэр чинь болъё. Гисээр өнөөх Лукас ч манай хүн рүү дайрнаа. Зурглал өмнөх манай хүнийг Лукастай юм ярьж өгөх рүү шилждэг. Лукас түүнд хандаад Мориногийн дайралт эхлснээс хойш хэдийн 10 жил өнгөрч. Юу гэхэд өнөө гэхээр хоёулынх нь гэрээг дуусаж байна. Тиймээс би таны доор ажиллахгүй гэж хэлдэг. Тэгээ Лукас нь бас цагаараа нэг эмэгтэйг хайгаад байгаа бололтой манай хүн тухайн үедээ ойлгон явдаа. Өөрийнхөө нандин эмэгтэйг хайж бол. Гэт яг салхих өмнө Лукас гэртээ нэг зүйлийг би амлая. Таныг авилд орох үед би очиж аврах болно. Зөргөлөл хэрэгэд одоо үе рүү тэр хоёрын тулаан руу шилжгээд манай хоёр талаас нэг рүүгээ сэлмээ далаалцаж орхино. Мэдээж Лукас гэдэг залуу нь чадварлаг гэдэг нь ойлгомжтой манай хүнтэй ан ман үзэж байдаг. Гайхалтай. Анхаарахад чиний царай ядарч байна гэж хашгирч байсан. Би өөрөө мөрийг эхлүүлчихэд ялагдаж болохгүй үсттэй. Өмнөх амьдралд нь Лукас манай хүнд 10 жилийн турш Мориногийн дайралтаас хойш хүчин төгсцүүдсэн байдаг. Гэхдээ нэг асуудал байсан нь тэрээр амьдралынхаа туршид өөрийн хайрт бүсгүйгээ хайгаад ерөөсөө олоогүй. Хамгийн сүүлд манай хүний өмнөх амьдралдаа өгдөг үед Лукас амлсан ёсороо манай хүний өмнө өөрийн амиа өргөсөн юм байна лээ. Гэхдээ одоо би тийм зүйлийг хизээж зөвшөөрөхгүй гэснээр манай хүн сэлмээ хаян Лукас руу нүцгэн гараараад тулалдаг. Нэгсэн өдөрмгийн зурдал түүнийг ард нь гарan доор газар унгааснаа хүзүнд нь худаг тулган. Би яллаа Лукас. Навшгич. Хүмүүс илүү эдрэгтэй болчихлоо шүү. Зургтас өргөд манайд хэдийн ордог нэзэлчихсэн нөгөө хааныг нь өөрийнхөө урдаа сүгдүүлээд манай хүн юм ярьж эхэлдэг. Дүүн хаан нь болохоор угаасаа мэдээж бал мэдэж оргиж байгаа үнэхээр хайж байгаа. Тэгээд нэг зүйлийг хэлдэг нь чиний над хараал эзэн новшин зориг чинь юу болоод манай хэрэм рүү дайрж орж ирж байгаа юм бэ гэхтэн надад маш орлон зориг байгаа. Гэхдээ тэр зорилгын маань нэг нь
чамаг алах. Нэгдүгээр өнөөх чинь чи намайг алчхаад зүгээр өнгөрнө гэж бодоод байгаа юм. Хэдэж чиний ард чинь язгууртууд байгаа ч гэсэн танаа аав чи энэ асуудлаас хизээ зугтаж чадахгүй чамайг хаа явсан газар намайг алсан гэдэг асуудал дагж явах болно. Тэгээд ч бас дэлхийн ертөнц хараахан мдэггүй байгаа ч миний ард гихт нь манай хүн шууд л яриаг таслан юу гэж хэлбэ нөө. Би мэдэж байгаа. Дүүх дэлхийн бүлэм чамшиг умрдын төв сагтыг язгууртыг баг-багаар өөртөө нэгтгэж байгаа. Ялангуяа тэд умрдын гол хүчин болсон Count Desmond болон Rayford тэд нарын Zeus-ийг сайжруулахын тулд төмрийн хөдрөөр хангаж байгаа. Бас улаан шидийн цамах хийч бас. Ингүүл тэд яг хэрэгтэй үед нууцар хаантны дагагчд дайрч чадах учраас энэ бүгд Лотены хаант улс дотор иргэний дан үсгийн тулд өнөө Кабалта чинь шууд л манай хүний саяны ихэлсэн үгэнд нь нэлээд цоочрдож орхино. Тэр бүгдийг мэдж байна. Тэр яг хийм. Яаж энэ бүгдийг мэдээд байгаа юм? За, хэр үчи бүгдийг мэдж байгаа юм болоо тайлбарлаад авах хэрэг алга. Би чамд сүүлийн боломж өгье. 20 жилийн турш та нарыг төмрийн хөдрийн олборлтын хагасаар хангая. Бас би чамайг ямар чадварлаг болохыг дүүг дэлбэнд хэлье. Чи манай болгоомыг идэж болно. Тэг юм бол үлдсэн амьдралын дуршид танаа аав шаргуу ажиллах хэрэггүй болж тайван амгалан амьдрна. Тэгвэл чамд намайг алгаас илүү амийг минь хилдрөө тулаачтай байхгүй юу? Ингээд хэлихээсэн бүх ел зүйлийг хэлүүлчихэд манай хүн голоор нь хуваачдаг. Хэрэггүй. Учир нь би та нарыг бүгдийг чинь өөрийн гараар цааш нь харуулна. Энэ болсон бүх зүйл нь Desmond-ийн жигэнд хуржигсан байдаг бөгөөд яг л Duke-ийн хэлсэнчлэн бүх зүйл бүл хүчгэлтэй. Уг нь бид нар бүх ел зүйлийг маш тэрийн төлөвлөж дээрээс туршаал авч байхад ийм зүйл болж байна гэж юу? Ойлголоо. Одоо бүр Геслний ард хааны дагагчид хүртэл орчихсон. Түүнийг хамгаалж байгаа. Тиймээс одооноос би хэнийг туушаал авахгүй, хэнийг сонсохгүй, хэнийг хүсэлтээр биш зөвхөн өөрийн нарийн төлөвлөгөөгөөр Геслэн Фержмиг цааш нь харуулах бол. Зурагтад хаант усын нээслэр шилжчихэд нээстэд өнөөх язгууртанд хоорондоо манай хүнийг ялалт тавьжирсан гэдэгт нь бүгд хэлэлцэж байдаг. Өнөө хаант усын камалагч гэдсэн язгууртан манай хүнийг ялалт тавьжирсан гэдэгт нь итгэж өгөхгүй зүгээр л аз байсан гэд хэлж байхад нь хажуу талаас нь бүгд л манай хүнийг өмөрсөн өнгө аястай. Тэр дээдргөө Фердинандэнд өөрийнхөө цэргийн стратеги цэргийн хүчийг харуулчихсан. Тиймээс түүний ялалттай хинч марахгүй. Энэ ялалт бол байдгал зүйл гэх маягаар хэлдэг. Тэгээ хурдын эцсийн үр дүнд нь болохоор Desmond гэдсэн нөхөр өнөө Кабалти гэдсэн нөхөр бүгд л Duke-ийн зарчмаар Count холбоонд байсан гэдэг нь ойлгомжтой боллоо. Гэхдээ мэдээж дөрмөөсөр хэтэрхий эрт өгнөж болохгүй. Тиймээс байдлыг жаахан ажиглаад сонор сэрэмжтэй байцгаая гэж энэхүү хурал нь өндөрлөдөг. Зурагтад солигдсон Кабалти нутгийн ойролцоо. Дэнжерний хэсэг хөлтийн цэргүүд манай хүнийг аварна гэсээр явж байдаг. Яагаад манай хүнийг аварна гэхэд байгаа вэ гэхээр нөгөө Маркес Брамфорд буюу нийслэлд манай хүндөө тохиролцоонд хүрсэн өнөөх Маркес ах чинь шүү дээ. Амлсандаа хөрköөл чааваас манай хүнийг хамгаалаарай гэд хөлтийн цэргүүд явуулаад нөгөө хөлтийн цэргүүд нь Кабалти ордны зүг явж байгаа нь энэ. Тэгсэн Кабалти ордонд яг юу болж байдаг вэ гэхээр ард дэрэгдд нь манай хүн өөрийн нөөцлсөн хүчтэйсээ тарааж өгч идэг бөгөөд шинэ эзэн минь үнэхээр гайхалтай юм аа гэсэн ард дэрэгдийн хоолой сонсогдож эхэлдэг. Мөн тэнцэн уурхад ажиллах хүмүүний нөөц ордон дотроос олсон мөнгө хөрөнгө хүрхүй зүйлсийг нь тонож байгаа зэрэггээд дайн хэдийн дууссан байх үед өнөө хөсний зэргүүд нь ирж таардаг. Тэгмээс дайн дууссан дээр нэлээд гайхаад юу вэ ч одоо Фенрисхэн ялцсан юм шүү гэд байж явахт нь манай Гежон тэдний өмнө хурж ирээд тэднийг дагуулan Фенрис буюу Гесрхийн байгаа ордон руу авч орноо. Тэгснэ тэндэн зогсож юусэн инээдэг нахалж явж байгаа Макс гэдэг нөхрөн шууд л манай хүнийг харангуйтаа ямар гайхалтай юм бэ. Тулаан хидээ дуулсан байгаа төртөд өөрийнхөө туйг дуулахыг хаяагүй мөн хөдөлгөөн хүртэл энэ яалтчгүй Фенрис байна гэд тэр алцаа таатай байна. Варан Фенрис. Намайг Макс гэдэг. Намайг ийшээ Count Delverson ихнэр болон Маркес Брамфордны охин явуулсан. Би таныг аюулдруул ямар ч үнэр хамаагүй авар гэсэн хүсэлээр ирсэн байлаа. Гэхдээ чи хацарлаа. Би газар зүүн байрлалыг үл харгалзан гээшээ ярихын тулд чадах бүгдээ хийсэн. Гэхдээ дайсныг ийм хурдан дуусгах гэж юусоо сонсонгүй. Харахгүй л хаантныг дагагчдын дунд гэрдэлтэж байгаа одч мөн дөө. Тэгвэл одоо бид нэр яв та манай үйлчлүүлэгчид
Хэлж чи өөрийгөө хаашаа явж нүгж одоо өршөөгөр. Эндээ нүгэж дуусан болохоор бидэнд хүн гүйж дуутмаг байна. Явахаас өмнө жаахан ажиллаж чад яв. Гэхдээ эн чинь манай залгууртай ямар ч хамаагүй шүү дээ. Би аюултай байхад та нар ирж туслаагүй. Тэг мэдээж манай хүнийг аюултай байхад нэрж туслаагүй. Тэгээ ямар ч хэрэгцээ болоогүйгээд манай хүн цаашаа хэлж гэн бол энэ хитэн ойлгомжтой ажиллах болох байхгүй юу? Тэгвэл ингээ ямар ч аргагүйгээр манай хүн туслахаар болж байгаа юм. Тэгээ мөн Макс гэдүүсэн ахмадынхын нард явж байгаа номлог шиг харангуйтаа манай хүн шууд л энэ над завшаа ингэж боддог. Яагаад гэж бодож байгаа вэ гэхээр одоо цагт номлогчийн ариун хүчээр нэлээд дутсан байгаа юм байна лээ. Тэгээ номлогчийн ариун хүч гэдэг бол бүр гайхалтай эд баялаг бөгөөд за яг тэгээд яг ямар үр дүнтэйг нь хэдүүлээд дараа нь ойлгочихъя. Тэгснэ энэ бол аз завшаа ингээд шууд л түндээ очиж яриа өдөөд та мэдээж хол замдуулсан байлгүй. Гэснэ Вилендад түүнийг ажилтны талбар аваад яваа гэж хэлдэг. Гэдийн хурдл түүнийг номлогч гэдгийг сонсчоод манай хүнтэй эзэмшүүлдэг бөгөөд яг юу зөвшөлдөг вэ гэхээр энэ нь айхтар том аз завшаа боллоо. Тиймээс түүнийг өөрийнхөө доор авъя гэдэг талаар. Зөргөлөөс ойлгоход кавер пелог нөтөлж байна. Хинт вэ гэхээр нөнөх Лукаст. Лукас бол кавараас нэлээд хүчтэй байгаа нь ил танзарагдаг бөгөөд чи одоо тэгээд Фенрисийн баруун гар гэхэд байгаа юм. Мэдээж манай каврын шуудал баруун зарны хөдлөн өнөөх рүү нь яг дайрахтан зэрэгцээд дундуур нь гээжэн орж ирж тэдний дулааныг зогсоолдог. Тэгснэ кавар би дуусах байна. Хурдан чиг замаас голд гихтэн гээжэн түүнийг шидэнгүүтэй. Цэргүүдийнхээ өмнө нэр төрө хадгал кавар. Өөрөлдөө Лукас андаад чамайг эзэнтэн дуудаж байна гэсээр цааш нь дагуулж явж байхдаа зэрэгцэд Лукас нэг зүйлийг хэлдэг. Танаа эзэн ч үнэхээр саач юм аа. Өөрийнхөө албатыг надаар зодуулах гэж тушаал өгч байдаг. Зөрглөөс хэрэгхэд кавар ганцаархнаа бэлтгэл хийж байхад нь манай гэсэр түн дээр хурж ирээд манай хөгжүүлэлтийн тактик мөн сэлмийн урдлаг заасан нэгэн ном өгдөг. Өөрөлдөө хэлэхдээ чи ялагсан шалтгаан чинь нэг хингийн. Чи үндсэн техникийн хувьд мэдлэг дутуу байсан. Зөвхөн зөн савин болон туршид харал бүх зүйлийг сурч болдог. Мэдээж манай хүний цаадаа нүгээр ойлгомжтой каврыг өсөж дэвжээсэй гэсэн утгаар л энэ зүйлийг хийсэн гэдгийг кавр ойлгонгуудаа ахмадаа. Үнэхээр их баярлалаа гэдэг түүний өмнө мишидэг. Ямар ч тач дайнаас бүхэлд нь нэг сар өнгөрчээ. Мэд Капалтгийн газар нутгийг эзэлж хурдан хугацаанд газар нутгийг өргөжүүлэн докторч болсон. Мөн Каван Капалтыг болон түүний хүмүүсийн хөрөнгийг хурааж санхүүгээ баталгаажуулсан. Нутгийн оршин суугчдад хоол тарааж ард түмний бүхэлдлийг намжаасан. Умардын хамгийн том төмрийн хөлдрийн уурхаан хувьд анх хугацаанд мүлжүүлсэн ажилтаа зохиох нөхөн төлбөрийг олгосноор тэдний хөдөлмөрлөх итвэхний мэдэж бүтээгдэхүүн өмнө хөсөж хурдан гардаг болсон. Үүний ачаар би технологи хөгжүүл дэвшилтэд зэвсгийг санаандгүйгээр олж авсан. Бүх дутагдал, хомсдол арилсан. Энэ бүхий зүйлийн дараа манай газар нутгийг хинч басамжлах хааргүй боллоо. Хайдууд нь суужулсан Клауд хурдл хэлэхдээ мэдээч Бердимиг оролцоод умар зүгийн нийт нутаг дэвсрийн 3/1 нь одоогоор бидний мэдэл авгаа. Одоо бид нар хүн амаарч тэр цэргийн хүч ээж тэр хэн ээж дутгараг болсон. Тийм ээ тийм гайхалтай. Десмонд байна уу, Алмонд байна уу? Хамаагүй. Хинч бай тулмаар авал хүрээд ирэх. Тийм үү? Тэгээ эн чинь нэг хөөрхөн юм хэлжээ. Клаудыг юу н яг ямар үүрэг тавиа гэдгийг нэг цөөхөн хитэн үзэгчид мэдэхгүй байх шиг байлаа. Яг мэдж байгаа хүмүүс зүгээр өнгөрөөчөөрөө. Манай Клауд болохоор одоо энэ хийдийн ард нь ажиллаж байгаа гэсэн үг. Хамаг л мөнгө, цэргийн хүч, хоол хүнс гэд бүхий л зүйлийн дата мэдээлэл, стратегтэй хөрөнгө, санхүү гин барьж байгаа хүн байхгүй юу? За тэгэл болоо. Хэдий сая ингээд бүх зүйл нь гойж идэрсэн гэсэн манай хүн ахаад л ерөөсө болоог байна. Биднэрт үндсийг нь суглах хараахан болоогүй дахиад юу ажиллах хэрэгтэй гэж хэлэгдэн. Клауд навшгиш намайг жоохон амрааж л та. Хайдууд нь байсан Ванесаг хүрдэл манай шидтэмгөө төвдөлж ядраад байна гэд байлээ гихтэн. Наадах чинь ерөөсө асуудал биш. Бид нар номлогч байгаа үсттэй. Зөвлөл өнөөх манай хүний ажиллаад байгаа номлог шүүн шилжихэд хэсэг цэрэг чиддэнгүүдийн ядаргааг нь тайлаад ариун хүчээр эмчлээд байж байдаг. Өөрхөө манай гистер чинь жоохон ажил хэлгүй нэ гэчээд хөөрхөн амтныг эн чинь ажиллуулаа л угаад байгаа юм байна лээ. Ардаас нь манай гисэр хурж ирдэг бөгөөд чиний ариун хүч чинь сайжирсныг би анзаарлаа. Үнэхээр би сайн хэлж мэдэхгүй юм.
манаас шалгаатай нарийн хүчний хэмжээ бэлтгэл хийгээдээ сайжирдаггүй. Энэ бол зөвхөн онцгой авьяастай хүмүүстэл заягдсан нослог хүч. Бодож юусан тэр ингийн нэг дундаж төвтийн номлогч биш байна. Тэгээ чи яг юу хүсэж байна да асах зүйл байна уу гэхдээ би ер нь хизээ буцах юм болоо гэж хэлдэг. Манай гисэр болохоор тэмээ чи одоо усч болно. Гэхдээ чи надад маш том цус өргөсөн болохоор би чамд нэг зүйл барьмаар байна гэж гээснэ. Зөрөглөө солигдсон манай хүн нөгөө номлогч болон Белинда хоёрыг нийслэл хамт аваад төрөдөрчихсэн байдаг. Тэгээ цааш явсан өнөө хажуудаа байсан номлогчийг маш ихээр магтаж сайшаадаг бөгөөд Маркес Брамфордтой уулзсны дараагаар номлогчийн талаар ярих юм байгаа шүү гэд орно. Ороод харахад нь Маркес Брамфорд болон өнөөх 3 том язууртан сууж байдаг бөгөөд Маркес Брамфорд нэлээд ууртай харагданаа. Өдөр нь юу бөгийхээр манай хүнийг ерөөсөө үйлдэл хийхин өмнө мэддэхгүй байгаад бөгөөд энэ нь хааны дагагчдын нэр хүндийг унгаагаа цаашлаад хэрвээ тэр тулаанд ялагдчих юм бол каунтын холбооны хүмүүс байдлыг гартаа аван манай хааны өөдөөс сөрөх бодолтой байгаа. Тийм болохоор чи үнэхээр миний нэр хүндийг бодолцог гэрэтэр гихтэн би хизээж ялахгүй тулаанд ордоггүй. Боломжоо олж гараад боломжоо тэнцээ биелүүлэх гэсэн үг. За. Гэхдээ би өнгөрсний тухай яриас ярихгүй. Би ирээдүйн тухай ярих болно. Намайг Умард нутгийн командлагч болго. За энэ хүрээд өнөөдрийн бардыг дуусгаж байна. Тэгэхээр та тамаа дараа бардыг илүү хурдан авч үзэхээ хүсвэл лайк болон subscribe дарахаа хийж битгий мартаарай. Өөр нэг зүйлийг хэлгээд манга цагийн зураг томцыг.com зураг томцыг сайт гэсэн холбоосоор ороод хүссэн зурагт намаа өндөр чанартайгаар хүлээж авч унших боломжтой. Мөн одоо ярьж байгаа иргэн эрсдэн хүчин зэргийн төлөвийг хүртэл тайтман дуустал нь унших боломжтой. За тэгээд энэ хүртэл нь үзсэнд үнэхээр их баярлалаа. Тэгээд таад маань юу хийх мэдж байгаа бах зүгээр лайка дараал хүлээгээ авч. Тэгээд энэ хүртэл үзснээр үнэхээр баярлалаа. Тэгээд дараагийн бартар болцлоо. Тэр баяртай. Нэг удаа авахгүй оруулнаа.